Хинт мэдээлэл тэр бусдаас нэг алхмын дөрөнд алхдаг гэдгээ. Ногоон суваг танд амьдрах арга ухааныг заасан бизнесийн шин санааг дэвшүүлсэн өсдөг аж ахуйгаас хөгждөг аж ахуйн нэвтрүүлгээ эхлүүлж байна. За эрчимцэн чиглэлээр гахааны аж ахуй бол өнгөрсөн онд одоо 5 аж ахуйд нэмэгдсэн, дахианых бол 17 аж ахуйд нэмэгдсэн. Гэхдээ бидний одоо энэ дүгнж байгаа бол эрчимцэн туслах гэсэн яг бол нарийн яг ийм аж ахуйг бол эрчимцэн гинэ гэсэн нарийн ялгаа бол байхгүй. Өгч байгаа үр ашиг үйлдвэрлэлтээр нь бол гол барих ёстой байгаа. Дахиад гэхэд чинь бол өдөр болгон 24 цагийн зайтай өндөглөөд байвал энэ чинь эрчимцэнт орно. Нэг өндөглөгчөөс бол 2008 онд энэ эрчимцэн гэж бидний тодорхойлсон үйлдвэрлэлийн дундч бол 229 өндөг одоо авч яхад бол энгийн буюу өрхийн хэмжээнд бол тэгж авч чадахгүй. Ногоон сувгийн ээлжид цувралыг нийслэлийн хөдөө аж ахуйн газартай хамтран хан үйлдвэргийн 13 дугаар хороонд орших дахианы залаат аж ахуй гахааны Gravats компаниас бэлтгэн хүргэж байна. Эдгээр туслах аж ахуйнууд нь эрчимцэн хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч салбартаа өөрийн гэсэн орон зайг маш хурдцтайгаар бий болгож байгаа юм. Залаа дахианы аж ахуй нь 2005 онд 700 орчим дахиатаагаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 7000 дахианаас өдөрт 90 орчим хувь өндөглөж өдөр бүр хот руу тээвэрлэлт хийдэг байна. Харин Gravats компани тухайд махны чиглэлийн Оросын цагаан гих үйлдвэрийн 400 орчим гахаатайгаар үйл ажиллагаагаа 2 жилийн өмнөөс эхэлжээ. Манай дахиад энэ 2000 өндөглөгч дахиад нь болох бас Оросын албаны улсаас авчирсан Родинет гэдэг. Дэгдээх нь бас бид нар өөрсдөө сая намар 2-3 компанитай нийлж өндөг авчирч инкваторт дарж бойжуулж байгаа. Бас Оросын албаны Красноярск мужаас авчирсан тийм дахиад. Манайх бол уржил селекцийн ажлыг бол өөрсдөө л одоо манайх ажилтал өөрсдөө харж байгаа л одоо хэлдүүлэг хийдэг л дээ. Түүнээс зохиомл хэлдүүлэг гэдэг бол манай Монголд л арай хөгжиж амжааг байгаа. Ер нь бол яг хүмүүс бол тийм хийчихэмсэн гэсэн санаа оноотой хүмүүс бол байдаг юм шиг үлээ. Уг нь хэрэг зохиомлоор хэлдүүлдэг болчихлоо нь амар л та. Манайх чинь ер нь хаануудаа бүгдэнд нь удмын дэвтэр бүгдийг хөтөлж явдаг. Удам судрынхын дэвтрийг хөтөлж явдаг. Тэр бол ер нь яг аж ахуйг цааш нь одоо ашигтай авч явахад бол тэр удам судрыг хөтлөх, удам судрыг алдагдуулахгүй байх гэдэг нь бол маш чухал. За манай газрын хэмжээнд бол 4 хөтөлбөр хэрэгждэг. 4 хөтөлбөр дээр эрчимцэн мал аж ахуйн чиглэлээр бол энэ дотроо гахааны, шувууны, энэ туслах аж ахуйны бодлого бол хамт ороо явцдаг. Жижиг аж ахуйн дусаа татгалз байсан бол айл эзэн л татгалзч уулзсан шүү дээ. Айлч улс оронд очоод нэг жижиг 1000 шууртаа, 5000 шууртаа тийм аж ахуй бол одоо хүртэл байж байгаа шүү хүч зоронд. Тэгээд бас энэ аль болохоор жижиг аж ахуйнуудыг зээл хөтөлбөрөд одоо хамруулах, сургалтанд хамруулах бодлогыг бол бид нар ерөнхийдөө барьж ажиллаж байгаа. Нийслэлийн хүнс хөдөө аж ахуйн газартай хэрхэн яаж хамтарч ажилладаг юм бэ? Тэг хөдөө аж ахуйн яамдаас одоо сая энэ эрчимцэн аж ахуй хөгжүүлэх тийм төслийн хүрээнд хамрагдаж одоо энэ өндөглөж байгаа 2000 дахиг зээлээр авсан л да. Маш бас тус тийм болсон л да. Малын үржлийн албатай хамтарч ажилладаг байнгын. Эрчимцэн аж ахуйг эрхлэхийн тулд гахаа дахиагаа худалдаж авахаас урьдж, манай орны эрсдэс уур амьсгалтай нөхцөлд байраа бэлдэж хэрхэн юугаар тижээх вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл эрхлэх гэж байгаа бизнесийн талаар сайтар судлаж, үндсэн хөрөнгөө босгож, алсын хараатай байхаас таны аж ахуйн үйл ажиллагаа эхэлнэ гэсэн үг. Нэвтрүүлгээр бид туслах аж ахуй, түүн дотор гахаа дахианы аж ахуйг эрхлэхэд аль алинд нь төстэй тулгамдж байгаа асуудлыг сөхөж байна. Тэжээл хөтөлбөр гэж бас орно. Тэжээл дээр болохоор зэрэг бүх малын амьтны тэжээлүүд л орно. Энэ бол 2008 оноос хэрэгжиж эхэлж байгаа хөтөлбөр байгаа. Тэжээлийн өртөг өндрөөс эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр болоо явцдаг. Хүнс хөдөө аж ахуйн тулгамдсан асуудлууд 7014-1979. Одоо манай аж ахуй бол хятад улсаас дахин тэжээл бүр найрлах багсрамл тэжээлийг импортлж авчирч өгч байгаа. Сайн таварын өндөг үйлдвэрлэхэд бол сайн тэжээл ичээж тэр өндөг маань амт чанар сайтай доторх хуург эрдсээр агуулмжаар сайн тийм өнд гарах хэвээр. Дахин тэжээл одоо Монгол улсын хэмжээнд бол алтан дээрээ үйлдвэр яг хийж байгаа. Гэхдээ тэр үйлдвэрийн тэжээл бол яг тийм их сайн болж өгөхгүй байгаа. Тэр хятад тэжээлд бол нэг шар буурцаг эрдэнэ жиш цонхилдог. Эрдэнэ жиш ч юм бол уураг өндөртэй бас одоо
Улаанбаатараас бас илүү л дээ. Одоо хятадын тэжээлийн үйлдвэрийн хараат болчоод одоо хятад баяр ёслол болон хил гайл хаагдана гэхэд тэжээл бол өмсөндөө шууд зогсдог байхгүй. Гой туслах аж ахуй энэ гахаа дахианд бол эрдэсжүүлсэн, витаминжүүлсэн буюу ууржуулсан тэжээл бол маш хэрэгтэй. Алтан тариагаас уу манай Улаанбаатарт үндэслэн гол одоо суурилсан тэжээл бол явж байгаа бах. Гэхдээ энэ уургийн талынхаа бол дутагдaltaй байна гэж мэдлүүд нь ярьдгийг. Химийн бэлтгэл оруулаагүй бүтээгдэхүүн л бид нэр үйлдвэрлэх тийм зорилго тавьсан байхгүй. Янз бүрийн пивний шаар одоо юу гэдгийг тийм эсвэл нэмэгдэл хүнс одоо янз бүрийн одоо хурдан таргалуулдаг юм ч юм уу тий хизээч манах тийм хэрэгэлдэг. Тэжээлийнхаа үнийг буулгаач гэж би ярьсан байхгүй. Тэгээд яг хөө тэр тэжээлийн мэрэгчлэлт нь надад хэлж илвэлээ л дээ. Энэ жил яг хөө тийм матрын 3 дугаар аянтай холбоотойгоор ингээд хүмүүсийг Улаанбаатар тарьсан хүмүүсийг урамшуулна гэдгсэн чинь хүн болгон баг ихэнх хүмүүс Улаанбаатар тарьсан гэж. Тэгсэн чинь 10 гэдэг юмыг тарихаа мартцсан гэнэ үү? 10 гэдэг юмыг тариагүй. 10 буудаа биш үү? Тэгээ 10 ч болохоор чинь бас алтан дараагийн өндөр хийж байгаа багсгамал тэжээлийн найрлаганд нь бас тодорхой хувь хэмжээгээр ордог. Тэгэнгүүт Монголд 10 тариагүй учраас тэд нэр улаан үдэсгэлөө Иркутск гэсгэлөө 10 авч байгаа гэж импортоор. Тэд нар чи Эрдэнэ шиш одоо Премикс тэр бусад орж байгаа юмнуудаа. Тэгэл тэгэнгүүт ч одоо нөгөө юаны зөрөөгөр юаны ханш одоо нөгөө нэлийн өндөр болцсон. Тэгээд хятадтай болохоор тэр юмнууд нь хуучин үнээрээ байгаад байдаг. Монголд болохоор юан өсчээд байдаг. Тэгэнгүүт Монголд оруулж ирэхэд тэр бүтээгдэхүүн тэнцэнээс хужаа үнээрээ авж байгаа мөртлөө Монголд орж ирэхээр үнэтэй болчиход байгаа байхгүй. Тэгэл тийм юутай холбоотойгоор л тэжээлийн үн буурахгүй гал гэж хэлсэн л дээ. Хад бол ер нь тэр байрны дулаан усны хэрэгцээ хангамжуул маш чухал байдаг л да. Тэгээд ус гэдэг бол ерөөсөө хааны хувьд бол бараг тэжээлээс илүү аягүй чухал юм байдаг. Тийм учраас бид нар бол усны асуудлыг бол яг өвчнээс цэмөр шийдэж өгсөн. Манайх чинь 712 квадрат метр талбайтай тийм барилга. Тэгээд бид нар нам даралтын цуухыг бол тэнцэнэ байрлуулж өгсөн. Өвлийн цагт бол нүрсээр гална. Энэ жил бол аягүй цаг урах хүйтэн байгаатай холбоотой бол ер нь нэлээх нүрс хэрглэж байна л да. Тэгэл манайх чинь нэг портер нүрсээ чинь 4 хоног түлээл тусгаж байгаа. Хаан байр тэгээд хагаа авах одоо энэ бүх зардалд нэг 240 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Байр их ч одоо яг зориултын тийм байр хэрэгтэй. Тоног маань бас мөн хятадаас гаднаас авчирна. 2008 онд одоо зөвхөн хаан уул дүүргийн 13 дугаар хороонд ирэхээр зэрэг туслах аж ахуй өрхийн хэмжээний аж ахуй бол 13-аас 17 бол бүртгэгдсэн байсан. Тэгтэл энэ оны 2009 оны эцсээр бол ерөөсө 3хан болсон байгаа. Эцсийн бүтээгдэхүүн буурчхаар зэрэг тухайн жижиг аж ахуйнууд чинь ашиггүй болоод нөлөөлж чинь л да. Хаттагаас ойрон байвал тээвэрлэлт мэвэрлэлт энэ төр те бас арай шинэ баг халуунаар хэрэглэж очиж байгаа байхгүй. Одоо ингэ өнд сая түүжсэн те энэ түүжийг өнд чинь тээвэрлээд очих дотоод халуун л очиж шээ. Холоос тээвэрлэлт чинь сэгсэгдээл өндөрч хоорондоо дотроо зайлагдал өндөгний доторх юм хий байдیں۔ Тэр хиймийн алдагдал өндөг дугардаг те шинэ хуучин бас өндөг ялах хэрэгтэй те тээвэрлэлт бол аль баг их багтсан маань сайн л те соёлын өндөг бол одоо 1-7 хоногт одоо яа харахгүй шинэ өндөг соёлын өндөг те одоо бүр шинээсээ сайн байгаас Тэгээ тээвэрлэлт чи одоо манайх чинь тэгэл өөрөөсөө хөргүүртэй машинтай тэгэл тээвэрлэл хот руу орж ирнэ те хот руу орж ирэл маш хурдан хэмжээнд л тэр борлуулдаг одоо үйлдвэрлэдэг газартаа хурдан шургаал өгөхгүй бол тэгэл ер нь л модно одоо жишээл гахаа мах чи одоо хажууд нь яг ямар үнэртэй юм бэ те жишээл бензин байна уу эсвэл одоо будаг байна уу те эсвэл өөр юу модч байна уу те юм болгон чи өөр гэсэн үнэртэй яг тэр хажууд өөрийнхөө хажууд байгаа үнэрийг өөртөө шингээдэг нэг удаа тээвэрлэхдээ нэг 250-аас 300 юм уу 300 хэлийг л тээвэрлэж авна. Яг манай Монголын нөхцөлд бол ер нь бусад оронтой харьцуулахад бол манай Монголд бол хааны мах бол харьцангуй өндөр үнэтэй байдаг. 3 сараас 11 сарын үед энэ хооронд бол хаан махны үн нь бол өндөр байдаг. Хямдардаг үе нь болохоор чи 12 сараас эхлээл 12 сараас нь 3 сарын хооронд юм уу да. Тэгээд энэ нь болохоор чи яг нэг цаг үеийн нөхцөлтэй ч холбоотой. Тэгээд бас нэг шалтгаан нь болохоор одоо Монгол яг тэр үед чинь нэг бусад махны үдийн үе нэлээд буурчдаг. Украины мах бас буурчдаг. 3 дугаар шалтгаан нь болохоор чинь одоо яг хүйтний үйлдвэрлэл болоод аялал жуулчлалын бизнес зогсдогтой холбоотой ч юм уу да тий. Үнс хөдөө аж ахуйн тулгымдсан асуудлууд 7014 1979 Борлуулалт эхлэхээс өмнө би ингээл 3 сарын өмнөөс эхлээд борлуулалтаа
хайж борлуулалтынхаа сугуудыг хайж гисэн л тэгэл би за хям ингэж хэдгийж мэдээч хямныхаа орцсон дээр ингээл гахаамах орцсон дээр гахаамах эсвэл гахаа өөх гэж бичсэн байдаг. Тэгэхээр хямны үйлдвэрлэлүүд уцтал тэд нар бол ерөөсөө Монголдоо тэжээсэн гахааны махны үнэ нь бол аяга өндөр байдаг гэд авдгүй юм бэл. Тэгээд ерөөсөө тэд нар чинь бүгд хятадаас оруулж ирсэн тийм гахаан өөхийг бол ерөөсөө манай ихэнх хямны үйлдвэрүүд тийм л юу хэрэгэлдэг өөх хэрэгэлдэг. Тэр дахиад гол асуудал нь вакцинжуулж тэрийг аюулгүй байлгах, өвчин зурн тусахгүй одоо тэр чин дахианы айхтар өвчин энэ төр байгаа шүү дээ. Тэрийг одоо бий болгохын тулд вакциныг бол ерөөсөө дистрата маш сайн хийж явах хэрэгтэй. Вакцингүй дахиад бол дахиад биш. Ерөөсөө одоо дэлхийн нийтээр л хийдэг бахна. Дахианы томоогийн вакцины нэг жилд нэг хийдэг. Тэрийг бол яг цаанаасаа хийчихэж байгаа юм. Түүнээс яг тэр нөгөө бусад зөндөө дахианы 10 хэдэн вакцин байдаг. Тэрийг бол одоо дистрагаар хийх юм зөвшөөрөл байхгүй. Бид нар чинь хэл галээр л нууж хааж оруулж ирсэн шүү дээ. Хаг чин дүнгиж төрснөөс нь эхлээл тарж эхэлдэг байхгүй. Төрөл 3 хоногтод төмрийн бэлтгэл хийгээл эхэлнэ. Гачаа төмрийн бэлтгэлийг бол дандаа хятадын төмрийн бэлтгэл байгаа байхгүй. Гэхдээ яг онцор хугацаатай. Ерөөсө хугацаанд гэхдээ тэр хугацаанд дуусаагүй тим юм тарай ингээд байхад чинь тэрийг мэрэгжлийн хяналтайгаа орж ирэл ер нь хурааж мараад гэж би сонссон л та. Тэгээ бид нар өөр хаанаас авах юм бэ? Монгол үйлдвэрлэхгүй юм чи тийм үстэй. Одоо дахианы чиглэлээр одоо судалгаа хийдэг тийм мэрэгжлийн байгууллага, эрдэмтдийн байгууллага хэрэгтэй тий. Одоо малын эмч дутагдaltaй байна. Хүнс хөдөө аж ахуйн тулгымдсан асуудлууд 7014 1979. Хаа өвдлөө гэл тэгэхэд бол зориод очиход жишээл хаана эмнэлэгч гэдэг юм уу тийм байхгүй л тий. Мэрэгжлийнхаа яг ойр зүрийн зөвлөгөөн дээр бол одоо би хамтарч ажилладаг тэр мал эмнэлгийн Туда гэдэг мал эмнэлэг байгаа. Хаан холбооны тэрхүүн Батайгой. Тэгээд өөрөө манайх ч өөрсдөө бас эмчтэй. Зоотехникчтэй тэднэрээс л ингээл тэр хүмүүсэл зөвлөгөө аавна да. Хөдөө аж ахуйн их сургууль байна шүү дээ тий. Тэндээс бол яг одоо ер нь хаан талаар тийм мэрэгсэн хүмүүсийг бол бэлдэж эхэлж байгаа гэж л би сонсон да. Ер нь бол энэ асуудал болохоор зэрэг хөдөө аж ахуйн сургуулийн багш нар хүнс хөдөө аж ахуйн хөнгө үйлдвэрийн яам тэгээд нийслэлийн засаг дарга тэгээд өнгийн хүрээнд бол энэ асуудал тавьж яригдчихэж байгаа. Өсдөг аж ахуйгаас хөгждөг аж ахуйн нэвтрүүлгийн эхний хэсэг та бүхэнд гахаа дахиад шууны аж ахуйн талаар хүрсэн байгаа. Бид дараагийн дугаарда зөгийн ой мод жимс зэрэг бусад туслах аж ахуйн талаар хүргэх болно. Хэрв та ийм үйл ажиллагаа эрхэлдэг эсвэл эрхлэх гэж байгаа бол ногоон сувг таныг урьж байна. Нэвтрүүлгийн ээлж зураг гарсны дараа ховд Баян үлгий Дархан бол Орхон зэрэг олон аймаг Улаанбаатар хотын үзэгчдээс фермийн үйл ажиллагаа эрхлэх гэсэн юм аа. Танад нэвтрүүлгээр гарсан загвар хэрэгэмтэй хэрхэн холбоо тогтоох вэ? Мэргэжлийн хүмүүсээ хэрхэн харилцан ажиллаж болох бол зэрэг олон асуултыг лавлан асуух нь бидний утсыг нэг хэсэгтэл амраадаг юм аа. Ховд аймагаас биднийг зорин ирсэн нэгэн эрхмийн яриаг та бүхэндээ хүргэж байна. За би Ховд аймгийн хөрөлцөн ирсэн Гүнчин иш гэдэг хүн байна. Хүнсний ногооны тариалангийн 4 жил тариалж ирсэн. За өнгөрсөн жил бид нэг 45 орчим ургас сурааж авсан байна. Газар нэг 8 га орчим эдлэн газар байгаа. Жилбэр одоо өөрийнхөө эдлэн газараас нэг 5 орчим тонн өвсийг талбайгаасаа бэлдэж авдаг. Одоо Ховд аймгийн төв маань өөрөө буянт хоолын сав дагуу байрлсан байдгийг. Миний ногооны талбай бол одоо аймгийн төвөөс 25 км 20 км байна. Энэ одоо 20 км-ийн хооронд бол хар зам явж байна. За бургас ургасан голын нууг татмын ийм хөрс зөөлөн хөрстэй өв сургамлын хувьд бол өхөр одоо сүрэг бэлчихэд хамгийн тохиромжтой ийм нутаг байна. Фермерийн аж ахуй байгуулах асуудлыг бол 2-3 жилийн өмнөөс судалж байгаа юм. Сайхан шиг одоо энэ ногоон сувг телевизээр Баян цагаан хайрхан компани тухай гарсан. Ингээд одоо би Баян цагаан хайрхан компаниг энэ одоо сүүнийхээ одоо хамтарч тэдний одоо компаниас сүүний үнэийг худалдаж аваад тэднээс компаниас ч гэсэн мэрэгжлийн талаар нь тусалцаа аваад өөрийнхөө одоо фермерийн аж ахуйг загвар болтол нь тэдний шиг тийм болгож хөгжүүлэх боломж байгаа юм уу гэж батсан. Одоо гол нь одоо тэр Баян цагаан хайрхан гэдэг компаниг биднэртэй хамтарч бидний одоо энэ хүсэлтийг биелүүлж өгөөч гэж танаа телевизээр дамжуулан хуламжилж байна.
ферм үйл ажиллагаа эрхлэх зорилготой хүмүүсийг энэ талаар судалгаа шинжилгээний ажлыг хийдэг судлаач мэрэгчлэлт нартай холбон өгч зөвлөгөө хүргүүлэх болсноо дуулгаж байна. Энэ нь үзэгч фермийн эзэн ногоон сувгийн гэсэн 3 талын хамт ажиллагаа байх юм. Загвар фермээс дараагийн загвар ферм хэрхэн төрж байгааг бид дэлгэцээрээ харуулах болно. Энэ удаа малын үндэсний удмын цангийн орлогч захирал малзууч Буянлатаа уулзуулж байна. Нэг л юм дээр алдаад байгаа. Малчин гэдэг дээр. За яг зүгээр нэг байр барьж байна. Байрыг нь бол яг жинхэнэ технологийн дагуу зарим яахгүй. Хөрөнгө маш их гаргаж байна. Хайж байна. Тэгтээ яг мэрэгжлийн зүгээс нь байрыг барьж байгаа. Зүгээр ерөөсөө нэг хийгээ дуурайгаад заавалгүй уршаа харж явах хэрэгтэй юм байр. Тэр барьж байгаа нутагч нь салхин хаанаас нь байна. Нар нь хэдэн цаг нар тусгаар байна уу? Нөгөө нэг алдж байгаа юм бол цайны механикч юм бэ. Одоо тэр үнэтэй ажиллах малчин. Шинжилгээний зүгээр нэг хөдөөний Монгол үнээс ажигласан 20 үнээс ажигласан би ч нэстэ нэгдэл байж байгаа чи 20 үнээс ажигласан яг ингээд авчираад манай 10 үнэ заахтал нэг саамд 10 литр суу алдсан шүү дээ. 2 саамд 20 литр суу. Эцээс ч өөхтөр л ерөөсөө энэнд үнэнчээр ажиллах. Энэ үнэн дээр бол үнэнээ сүүн дэлэн дэвш хилэн дээр байдаг. Энэс би хилэн дээр юм тавьж өгөхөд энэс ашиг шимэн аваад энэ нийслэлийн хөдөлмөрчдийг энэ аймгийн хандлагын хөдөлмөрчдийг хангана гэсэн ирмэлцтэй. Тэгээд тэрүүгээрээ би амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэж. Тэр дөрөвний 35 6 он Улаанбаатар гэсэн эзэн нь тэнд авчиад нэг хүн дээр нэг 10 хүн 20 хүний авч тавьчихсан. Тэгэл эцэст нь өгнө уйлгаа. Өстөв юм гарахгүй юм. Өнөөдрийн байдлаа яг өнөөдөр манай техникчд орж суулж байгаа ингээд яхтан зээл улсууд юм гэж. Яг өнөөдрийн байдлаар 10 хүнээс ачна. 10 хүнээс ачаад 50 литр суус ачаад тэгээ ирсэн. Яг өвлийн дүнд байна шүү дээ. Яг өнөөдрийн байдлаар та нэг үнээс 8 литр суус авахгүй бол хэрэггүй шүү дээ. 8 литр суу хоногт 2 саам нийлээд хамгийн доотлого нь тэгж танд ашиг өгнө. Хилэн дээр нь тавьсан юм та өстгөөрөө нөхөд танд ашиг өгнө. 8-аас доош гарах юм бол таныг идэнэ. Дэлхий дээр хамгийн анхны хүнс хөдөө аж ахуйн үзэсгэлэн 1926 онд холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хотноо болж байсан түүхтэй. Энэ үзэсгэлэн жил бүр Берлиний ногоон 7 хоног нэртэйгээр зохиогддог байна. Хөдөө аж ахуйн гаралтай бүхий л бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг үзэсгэлэнгийн үеэр олонд танилцуулахаас гадна худалдаалдаг юм. Уг үзэсгэлэнд хэрэглэгч, худалдан авагчаас гадна үйлдвэрлэгч, импортлогч, судалгаа шинжилгээний байгууллагууд өргөнөөр оролцдог. Энэхүү үзэсгэлэнд Монгол улсад суугаа холбооны бүгд найрамдах Герман улсын элчин сайд, холбооны бүгд найрамдах Герман улсын хүнс хөдөө аж ахуйн яамны урилгаар ногоон сувгийн сэтгүүлч Батцуул албан ёсоор оролцож байна. Тиймээс бид дараагийн дугаартаа хөгжингүй орнуудын хөдөө аж ахуйн гаралтай шин содон бүтээгдэхүүний талаар танилцуулах болно. Ногоон сувгийнхан бид байгаль орчны доройдлын сэдвээр үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгээ бид үзэгч тантай хамтран бүтээхийг урьж байгаа юм. Байгаль орчны доройдлын сэдвтэй холбогдох ямар нэгэн фото зураг, эдлэл хэрэглэл гэх мэт ер нь таны бусдад үзүүлэх юмсан, олон нийтэд ойлгуулах юмсан гэж бодож явдаг бүтээл байгаа бол түүнийгээ манай үзэсгэлэнгийн үеэр байршуулж олонний хүртэл болгоорой. Энэ хорыг идсэн мал хор болж байна. Хорнэгдүгээр 100 тархины 100 ногоон сувг ажил хэрэгт сувг 74 19 79